Байцгаана та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Туяан байна. За тэгээ яг одоо би эмнэлэг дээрээс одоо дараагийнхаа бичлэгээр та бүхэнтэйгээ уулзч байна. Одоо л би маань байдал харьцангуй гайгүй болоод та бүдтэй бас бичлэг хийх төвшөндөө хүрсэн байна. Эмнэлэгт ирээд нилээд хончлоо. За тэгээд гинэт бас би ийм байдал маань эвгүрхэд төрж магадгүй гэсэн одоо байдалтайгаар шууд эмнэлэг дээр ирсэн байгаа. Тэгээд яагаад ийм байдалд орчихвоо гэсэн чинь хоёр үндсэн шалтгаан байна л да. Тэгэхээр яг одоо энэ удаагийнхаа бичлэгийг би бас одоо яг өөртөө адилхан жирэмсэн болон төрөхөд бэлтэж байгаа ээжүүдтэй зориулж хийж байгаа шүү. Тэгэхээр нэгдүгээрт нөгөө гэртээ байгаа юм чинь гээл гэрийнхээ ажлыг хийгээл хажуугаар нь одоо бага насны хүүхдтэй ээжүүд бол яг сайн мэдж байгаа тий одоо хүүхдээ өргөж өгөөл дээрэс нь хувийн ажлаа амжуул энийгээс гэл гэртээ байгаа юм чинь гэртээ байх хоорондоо энийгээ амжуулж хий гэдэг нь бас айгүй тийм буруу байдаг юм байна. Хоёрдугаар миний хувьд бас нөгөө нэг энэ семестр төгсөх семестр учраас шалгалт шүүлэг маань ихсээд наашаа цаашаа метрогоор маш олон цаг яваад ингээд ирсэн чи ачаал маш ихсээд гинэтхэн би маань одоо бацлал өвдөд эхэлчихсэн. Тэгээд тургаан аваад наашаа ингээд бүр яраа сандраад ингээд ирээд зүсэн чи харин бас яг өвдсөн үед нэрх хэвээр байсан байлээ. Тэгээ миний хувьд болохоор орой ингээд шөнө 2 цагаас хойш жоохон ингээд яг одоо бацлалт гэхээсээ илүү монголчуудаар бол тоонус гэж ярьдаг шиг хатуурч өвдөд байсан. Тэгээд ямар ч одоо ус мааж гараагүй өөр ямар нэг шинж тэмдэг илэрхгүй зүгээр л хөвлөгээр л өвдөд харна одоо гайгүй болчих болов гэж бодоол тэгээ одоо орой болсон юм чинь бас ингээвшлэр явах юм бол төлбөр мөнгө их гарах бах таа гэж бодоод маргааш өглөө нь одоо амбулаторийн цагийг хүлээгээд тэгээ хүүхдээ бас хөргөж өгөхгүй бол нэлэх хүүхдтэй болохоор шүн нэмлэг болохоор хүүхдээ яах вэ гэл ингээл нөгөө гадаадд байгаа ээж залуу ээж аавуудын нөгөө асуудлууд тулгамдаад тэгээ жоохон твчсэн. Тэгсэн чинь твчээд байсан маань хамгийн том алдаа болсон байна. Ерөөсөө твчиж болохгүй юм байна шүү ээжүүдээ. Яагаад гэх юм бол өвдлөөл бол би энд чинь ямар нэгэн цовир гараал бол шууд эмнэлэг рүү явах хэрэгтэй юм байна. Энэ нэгдүгээр эрүүл мэндийн хэвлэлтэй байгаа хүүхдээ бодох хэрэгтэй юм байна. Тэгээ эмч намайг айгүй жоох оройтч ирсэн байна гэжсэн гэдэг. Бүр оройтсан бол одоо бас аюултай байх гэсэн. Тэгэхээр удаас яг төрхөөж мэдэхгүй байна. Тэрээс нь одоо эмнэлгээс гарах хугацаагаа ч бас сайн мэдэхгүй. Ямар ч байсан одоо тогтоох буюу одоо хэвтрийн дэвлэн байна. Дэмжлээ хэлгээд явж байгаа ийм төвшин байна. За тэгээд дээрэс нь бас их сургуулийн эмнэлгийг маш сайн бараадаараа гэж таарч хэлмээр байна. За яг одоо эмчилгээ хэлж байгаа маань юу гэж байна гэхээр ерөнхийдөө дандаа хэвтрийн дэглэм барьж байна. Дээрээс нь эхний 2 өдөр бол ус жуухыг зөвшөөрөөгүй, хоолж идэх зөвшөөрөөгүй. Тэгээ би бүх одоо идэж ууж байгаа зүйлийнхаа бүгдийг одоо бичиж тэмдэглэж байгаа. Өөрийнхөө биенээс гарч байгаа одоо өтөн, чэс тэг бүх зүйлийг грамлаад бас бичиж байгаа. Энэ нь одоо эмч нарт маань маш одоо хэрэгтэй гэдэг мэдээлэл байна. Тэгээ хизээ төрхөн тодорхойгүй учраас ус их уухыг бас хориглож байна. Тэгээ хоолны хувьд гэх юм бол одоо нас хоолоо идээд зүгээр байгаа. Тэгээд аль болж унтаж амрах, утасны хэрэглээг багасгах, ерөөсөө л одоо хүүхдтэйгээ маш сайхан ярилцах ийм одоо зүйл рүү одоо яг ийм л дэглэмээр ийм л эмчилгээ хэлж байна. Тэгээд тариулаад, ийм угаад, тусал залгуулад ерөнхийдөө нэг ийм байгаа болохоор би маань хамаагүй илүү дээрдэж байгаа. Царай цус маань ч гэсэн шалгандаа болж эхэлж байна. За тэгээд одоогийн байдлаар яг одоо эмнэлгээс гарах хугацаагаач мэдэхгүй бас яг төрөх үгүй гэж бас сайн шийдтэй хэлж мэдэхгүй сувилагч эмч нар маань өөрсдөө мэдэхгүй миний хувьд би их сургуулийн эмнэлэгт нөгөө нэг хяналт явдаг. Ер нь эхнийхээ хүүхдийг ч гэсэн хугацаанаас өмнө төрүүлсэн болохоор бас яг тэр одоо үе дээрээ тавтах гэдэг тохиолдол их байдаг юм байна. За тэгэхээр тэрч бас их нөлөөлсөн баг. Дээрээс нь янз бүрийн одоо шалгалт шүүлэг ачаал ихсэн бага насны хүүхдтэй дээрээс нь давхар бийтэй гэдэг ингээд
зөндөө л ачааллууд байгаа учраас ээжүүд маань хэрвээ яг над чиг тохиолдолд байх юм бол аль болох зүгээр сайхан амраараа л үзүүлмээр байна.